Praise God. It's a privilege for me to be here. Thank you, Бурханд Pastor алдрыг Nara. өргөе энд байгаадаа үнэхээр баяртай байна. It's a historical time indeed for us as well. Тэг бидний хувьд ч гэсэн маш одоо түүхэн тохиолдол байна. Энд ирсэн нь. I never thought about preaching in Mongolia. Би Монголд сургаа ирж үйлчлэн гэж би огт бодож санаж байгаагүй. We have a very similar history, but Mongolia is far away from where we live. Тийм бид нар яг ижилхэн түүхтэй бид нарын түүх бол их ижилхэн тэгтээ би Монгол ерөөсөө байж байгаагүй. I thought it would be impossible for me to come here. Монголд ирнэ гэдэг бол миний хувьд айгүй тийм боломжгүй асуудал байсан. But we have a God and He makes impossible possible. Тэгтээ бид нарт бурхан байгаа. Бурхан маань боломжгүй зүйлийг боломжтой болгож чаддаг тийм бурхантай. When I was sitting there and watching the worship, I thought something. За би энд ингээд суугаад магтан дуулаад байж байхад нэгэн зүйл бодол орж ирсэн. Is it okay for me to take a short video? Тэр нь юу гэсэн бэ гэхээр энэ чуулганыхан ингээд манаас хүм зориулаад мэдчилж болох болов уу гэсэн бодол орж ирсэн. 1 1 2 2 3 3 Thank you. Баярлалаа. This is fun. Гоё. Хөгжилтэй байна гэн. It's a real miracle for me to be here. Тэ энд ингээ байгаадаа үнэхээр талархалтай байна. Normally at this time of the year I don't like to travel. Ер нь бол яг энэ цаг хугацаанд би ер нь аялах дургүй байдаг. Яг энэ өдийд бол би аялах дургүй. But our Lord wanted us to come. Тэгтээ эзэн өнөөдөр биднийг энд ирүүллээ. And this is a wonderful country. Тэгэд энэ их сайхан нутаг байна Монгол улс. And I was only able to see Ulaanbaatar. Би яг энэ удаагийн аялаар зөвхөн Улаанбаатарыг л үзлээ. And I'm sure when we come in summer we will see more. Тэгэд магадгүй 100-ны цагт нэг ирэхээрээ өшөө өөр хэсгүүдийг үзэх баха. It's not that cold, Тэгтээ нэг хүйтэн биш байна. but cold. Тэгтээ хүйтэн байна. But I have good feelings here. Би их сайхан сэтгэлтэй байна гэж. We will talk about a short story. За нэг богинохоо түүхээс хуваалцъя. A short story from Jesus' life. Есүсийн амьдралын түүхээс It's хуваалцъя. written in Luke 7, Люк 7 дээр байгаа. verses 11 to 17. Люк 7-гийн 11-ээс 17. Would you like to read it? I don't need to read it in English. Yes. Okay. За. Люк 7-гийн 11-ээс Үүний дараа удалгүй Есүс Наин хэмээх хот руу явжээ. Шавнар нь мөн үе олон хүн түүнийг дагалдан явлаа. 11-ээс 17 хүртэл шүү мэн дөө. Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг өгсөн хүнийг аваад гарч явв. Тэр нь бэлэвсэн эмэгтэй ганц хүү байсан бөгөөд хотынхноос нилээд олон хүн тэр эмэгтэй хамт байв. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түнд бүү үйл гэв. Тэр очиод авсан гараа хүрэгтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс би чамд хэлж байна. Залуу минь бос гэхэд өгсөн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхтэн эргүүлэн өгөв. Тэд бүгдээрээ айдас давтаж Бурхныг алдаршуулж эхлэн бидний дунд агуу иш үзүүлэгч гарч ирлээ. Бурхан өөрийн арт түмэн дээр ирлээ гэцгэж байлаа. Түүний тухай энэхүү зар бүх Юдэ даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.
when I go back, my people will ask about your church. За одоо ингээ намайг нутаг буцахаар манай чуулганыхан танаа чуулганы талаар асуунаа. I was speaking at the conference, Би энэ конференц дээр сургаал заасан. but conferences are not like churches. Тий, конференц чинь чуулганаас ондор штэ. It was a nice time at the conference, Гоё байсан л да, их гоё байсан. but it's better to be here. Гэхдээ сүмд байх их гоё. Because Сүмд байх чинь. we can see a family here. Сүм гэдэг чинь яг гоё ойрын те гэр бүл шиг тийм мэдрэмж. And I will tell my people that it's a lively church. Би тэгээ хэлнэ өөрийнхөө чуулганыханд их тийм амиа их тийм гал халуун тийм амтай сүм байсан гэж би хэлнэ. Your worship is great. Танаа магтан дуу бол үнэхээр сайхан байсан. You have lots of children. Тэгээ их олон хүүхдүүдтэй юм байна. And they say you have only 3 million people. Монголд нэг 3 сая хүнтэй гэж би сонссон. You have a huge land and only 3 million. Тэгээ ийм их газар нутагтай ирнээсээ 3 сая хүнтэй. And they say the Christian church is in declining. Тэгээд Есүс итгэгч чуулгануудын тоо буурч байгаа гэж би сонссон. But I think this will change soon. Гэхдээ энэ удахгүй өөрчлөгдөнө гэж би Because I saw that couple. They have several children. Одоо харалтаа одоо энэ сая энэ удирдагчийн гэр бүл 7 хүүхэдтэй байна гэдэг чинь өржил явагдчихэв. And I heard that Christians are having lots of children here. Тэгээ ер нь энд итгэгч гэр бүлүүд хүүхэд их олон гаргадаг гэж би сонссон. That's great. Тэгэхээр үнэхээр гоё сайн байна гэж. You need more people in Mongolia. Монголд хүн их хэрэгтэй байна, хүн хүч хэрэгтэй. And you need more Christians in Mongolia. За тэгээ дээрэс нь итгэгч хүмүүс хэрэгтэй байгаа учраас God bless the Mongolian church. Бурхан Монголыг ивэх болтугай. You are sending missionaries. Тэгээ танаа улс бас өнөөдөр илгээгч нарыг илгээтэл эздийг явуулдаг байна. Өөр улс орн руу. This is a sign of a healthy church. Тэгэхээр эн чинь юу гэж байна гэхээр танаас чуулганаас бас аяга олон илгээтэй эзэд гарч байгаа юм байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр эрүүл чуулганы одоо шинжээ. We are called to send. Бид нар өнөөдөр илгээхээр дуудагдсан. We are called to go. Бид нар яв гэж биднийг хэлсэн. Yeah, when pastor was sharing about your vision, Тэгээ таад түрүүн өөрийнхөө хараа дуудлага тунхаглаж ирсэн. He was quoting Acts 1:8. Тэгээд Үйлс 1:8-аас хэлж ухаалцж байсан. My Mongolian is not good, but she Миний translated. монгол хэл нэг сайн биш, манай орчуулагч надад хэлсэн. But I had the same vision in my heart. Би ч гэсэн бас тэр чи та саяны энэ дуудлага бол миний бас дуудлага. My city is Ankara. Миний хот бол Анкара гэдэг хот. Ankara would be our Jerusalem. Jerusalem. Анкара бол биний хувьд бол Ерүсалим. And we would plant churches in other parts of the country. Тэгээд бид нар бас өөрийнхөө улс орны өөр бусад хэсэгт бас сүм тарьдаг. And we would go to other nations. Бид бас өөр улс орнууд руу хүртэл хүмүүсийг илгээдэг. Yeah, we were able to send one couple to another country. Бид манай чуулганаас нэгэн гэр бүл өөр улсад одоо үйлчилж байгаа. We to Syria. Сирия гэдэг улсад үйлчилж байгаа. Сири. Call them back. Тэгтээ бид нар тэр гэр бүлээ буцааж дуутсан байгаа. But our churches are having the same kind of vision. Тэгэхээр манай чуулганы хараа дуудлага танахта төстэй. And we like to see the moving of Holy Spirit in our churches. Манай чуулганд бас ариун сүнсний хөдлөлийг бид нар дэмждэг, ариун сүнс ажиллахыг. Yeah, I will tell my church that it's a living church in Mongolia. Тэгэхээр би өөрөө чуулганд очиод Монголд амьд сүм байна гэж хэлнэ. Because you are living with the Holy Spirit. Та бүхэн ариун сүнсээр өдөрдүүлж амьдарч байгааг би харж байна. When there is Holy Spirit, Ариун сүнс байгаа газар there is freedom. тэнд эрх чөлөө байдаг. There is life. Тэнд амьдрал байдаг, ам байдаг. God shows his freedom. Бурхан өөрийн эрх чөлөөг He heals us. Бурхан бидэрт өөрийн эрх чөлөөг өгдөг, биднийг эдгээдэг. He helps us. Бидэнд тусалдаг. He guides us. Биднийг урд даган залдаг. Our God is good. Бидний бурхан бол их сайн бурхан. And he touches our hearts. Тэр бидний яг зүрх сэтгэлд хүрдэг. He is good.
Тэр бол их сайн бурхан. Jesus was in Capernaum. За Jesus Capernaumд байсан. And Jesus. he made great miracles. Тэгээ тэнд олон гайхамшигт хийж байсан. There was a Roman soldier. Тэнд Ромын цэргүүд байсан. He healed one of his servants. Тэгээд тэр Ромын одоо цэрэг байсан. Тэр цэргийн нэгэн одоо туслахыг эдгээсэн. People were amazed. Хүмүүс гайхсан. Jesus was a kind of celebrity. Есүс бол од маягтай байсан те тохон нутагта. When people see Jesus, Хүмүүс they were pointing at him. Хүмүүс одоо Есүсийг явж байгааг харах юм бол шууд ингээл гар заагаал те явж ийн Look, явж this ийн is гэл. Jesus. Оо тэр хараа Есүс явж ийн гэл. He is doing miracles. Оо тэр гайхамшига хийж ийн гэл ингээ харааны He has great teachings. тэгээд Есүсийн өөстө хараа айгүй гой сургаал заад юм бэлээ гэл. Let's go him. Очи гэл. Listen to him. Очи явж сонсъё гэл. Walk with him. Хамт алхахыг дагаад алхахыг. He was famous. Тэр их алдартай байсан. And he was traveling. Тэгээд дандаа аялж явдаг байсан. Энэ тэнд ингээ явж идэг. This morning when I was thinking about this paragraph, Яг энэ хэсгийг би уншиж байхдаа өнөө өглөө God reminded me a cartoon. Бурхан надад нэгэн хүүхэлдэйн киног санагдуулсан. A good spirit is moving on the field. Тэгээд талбай дээр нэгэн ийм сайн сүнс ингээд хөдөлж исэн гинэ. You could see that wherever it goes, some flowers are blossoming. Тэгээд яг тэр сайн сүнс ингээд тэр талбай дээр явхаар сайн сүнсний явсан газар ингээд цэцэглээл ингээд гоё болол. Wherever he goes, it becomes green. Сайн сүнсийн ингээд дамжин өнгөрсөн газар ингээд ногоороо айгуу гоё болол. It's the same with our Lord. Яг тэрэн шиг манай эзэн шиг Wherever he goes, he brings life. Бурхан тэ Есүс маань хаана явж ийн тэнд амьдрал бий There болж is байна. life in Jesus. Яг л Есүс дотор амьдрал байна. And you know, he wanted to travel a lot. Есүс бол аялах дуртай хүн биш. Аялдаг байсан. I try to imitate our Lord Jesus. Би бас ингээд Есүс эзнийгээ дүүрахыг би хүсдэг. I love to do everything he does. Би Есүс эзнийхээ хийж байгаа юм болгоныг бас хийж чаддаг байхыг хүсдэг. But he walked a lot. Гэхдээ Есүс хөл явган их явсан. It's difficult for me to walk. Надад явган явна гэдэг бол аюу хэцүү. Last night it was windy, cold Тэр outside. их хүйтэн салхитай орой байсан, өчигдөр орой. We were trying to go to a restaurant. Бид нар нэг хоолны газар ресторан орох гээд явсан. There was a traffic jam. Зам бөглөрсөн. We had to walk. Тэгэхээр бид машинаасаа гараад алхах хэрэгтэй болсон. I said, Lord, Өө эзэн минь ээ. it's very difficult to walk in the Яаж snow. алхнаа энэ цасан донд гэл. And I am not a kind of sports person. Тэгэн би бол одоо нэг тийм одоо тамирчин хүн шиг биш байгаа эцтэй гэж. But Jesus was. Харин Есүс бол He was traveling a lot. Есүс бол аюу алхаж During the явдаг. summer, 100 бол дандаа явдаг. during the winter, Өвөлж бас явна. he was going to other people. Есүс дандаа хүмүүс рүү явдаг байсан. He was trying to reach everyone in his country. Тэр өөрийнхөө байгаа улсдаа байгаа хүн болгонд хүрэх гээд Есүс байнгын явдаг. He was trying to evangelize Есүс people. авралын зар тараах гад те хүмүүс Есүсийн авралын зар бурхны тухай мэдүүлэх гээд явдаг байсан. What was his teaching? Есүсийн сургаал нь ямар сургаал байлаа? Юу гэж зааж явдаг байлаа? It was repent. Гимш God's kingdom is near. бурхны хаанчлал ойрхон байна гэж. When we talk about God's kingdom, it's a little bit difficult to understand it. Тэгээ бурхны хаанчлалын тухай ярихаар ойлгоход хэцүү юм шиг байдаг. But God's kingdom is a place where God is the king. Тийм. Тэгэхээр бурхны хаанчлал гэдэг бол ерөөдөө юу гэсэн үг вэ гэхээр бурхан хаан байна. Тэр газар хаан нь болж байна гэсэн л утгатай. Jesus has life. Есүст амьдрал байсан.
And in his Ам байсан. kingdom, there is life. Тэгэхээр зэрэг Есүсийн хаанчлалд ам байна гэсэн үг. He changes everything. Есүс бүгдийг өөрчилдөг. If there is sin, Хэрэг гим байх юм бол he asks for repentance. тэр гимш гэд гимшүүлдэг. If you have wounds, Хэрвээ ингээд шархтсан байх юм бол He wants to шархтай байх heal. юм бол Есүс идэгэн. if you have broken relationships, Хэрвээ таны таны харилцаанд асуудал байвал you want to repair it. He wants to repair it. Есүс тэр асуудлыг одоо засаж бүтэн болгох. He went out from Capernaum. Тэгээ Капернаум гэдэг хотоос гараад He was walking to a small city called Nain. Наин гэдэг жижигхэн хот руу явсан. It was very close to Capernaum. Тэр нь Капернаумтай их ойрхон хот байсан. There was a huge crowd with him. Тэгээд түүнийг дагаад маш олон хүн бас явж исэн. They were walking with Jesus. Бөөнөрөө тэр Есүсийг дагаад явж исэн. They were following him. Түүнийг дагж байсан. They wanted to hear something from Jesus. Есүсээс гоё юм олж сонсох гол ингээл. They thought maybe while we are working he will speak. Ингээ явж итл гоё юм ярих баха гэд ингээд үгийн чагнахад. Jesus always was talking while he was walking. Есүс бас ингээд алхан явж байхдаа бас ярьж байдаг. When he sees harvest fields, За тэгээд ингээд тариан талбай харлаа. Ургацын he талбай says, харлаа. look at the harvest. Оо хараа энэ ургац It's гэдэг right. ингээд ярина. Оо энэ ургац цаг нь болсон байна гэл ингээл. When he is walking next to a vineyard, За тэгээд нөгөө ус үзмийн модны талбай, ус үзмийн талбайгаар явахдаа he tells us the verses in John 15. ус үзмийн талбайгаар явахдаа Иохан 15 дээр байгаа ишлийг хэлж исэн. My father is the gardener, Манай аа бол одоо энэ ус үзмийн тариалагч те харж ханддаг хүн. and he always wanted to show his people around. Ингээл дандаа ярьж ингэж ойр орчмынхаа хүмүүс тэр ингэж юм үзүүлэл тайлбарлал ингэ ярьж явдаг тийм хүн байсан. And he gave real examples. Тэгээ дандаа тийм бодит амьдралын жишээнүүдтэй He холбож ярьдаг. became an example to everyone. Тэгээ өөрөө бас тухайн хүмүүстэй жишээ болоод People үлдсэн. wanted to follow him. Хүмүүс түүнийг дахыг аягүй хүсэж исэн. He wanted to hear something from the Lord. Тэгээ Есүс бас дандаа ингээ Бурханаас сонсохыг хүсдэг байсан. Do you hear from the Lord? Та нар Бурханаас сонсдог уу? Yeah, do you hear it? Бурханыг сонсдог Praise уу? Бурханд алдрыг өргөе. If we are listening to our Lord, He speaks to us. Хэрвээ бид нар яг Бурханаас чиг тавиа сонсох юм бол Бурхан бидэнтэй ярьдаг. When He speaks to us, we feel confidence. Тэгээ Бурхан бидэртэй ярихад бидний аягүй гоо итгэлээр дүүрдэг. We have joy. Бид нар баяртай болдог. We understand the situation Бид нар нөгөө ойлгохгүйсэн нөхцөл байдлаа ойлгоод эхэлдэг. because our Lord is talking to us. Яагаад гэвэл Бурхан бид нартай ярьж байгаа учраас. We want to hear our Lord. Тэгэхээр бид Бурханыг сонсохыг хүсэж байна. The crowd around Jesus wanted to hear our Яг Lord тэрэн шиг тэр Есүсийг дагаа явж исэн хүмүүс Есүсийг сонсохыг хүсэж байна. because there was life in His word. Яагаад гэвэл Есүсийн хэлж байгаа үг нь амьтай амьдрал өгч исэн тийм үү? Because there was life in His actions. Түүний үйлдэл бас амьдрал While He was walking, түүнийг ингээ явахад they were approaching to a city called Nain. тэгээ тэр яваад Наин хот руу явсан. In those days, there was a city gate around, Тэр To үед enter the city. тэр үед хот болгон өөрийн хотын хаалгатай тэр хаалгаар заавал ордог. They came near to the city За wall, тэгээ хаалга руу ойртлоо, хотын хаалга руу ойртоод явж ирсэн. and the crowd, a big crowd with Jesus, was going to the city. Тэгээ түүнийг дагаад бас аягүй олон хүн дагцсан явж байгаа шүү дээ. Бүгдээрээ ингээд бөөнөрөө. They were laughing, Бүгдээрээ инээж хөхрөлдөөл, talking, яриад, and Jesus was walking towards the city. ингээл хаалга руу ойртоод явж байна. Suddenly, everyone realized that there was another crowd is coming. За гэтэл гинт өөдөөс нь бас нэг бүлэг улсууд өөдөөс нь ирж байгааг харсан. Crowd with Jesus was happy. Есүсийг дагаа явж исэн нөө бүлэг улсууд маань бүгдээрээ аягүй гоё те баяртай хөөртэй явж исэн. But the other crowd was Харин not. өөдөөс нь ирж исэн нэг хэсэг бөөн хүмүүс байсан. Тэр нь болохоор баяртай биш байсан. There was a dead boy
in that crowd. Тэр хүмүүс болохоор өгсөн хүүг ингээд бариад явж исэн. It was this person was the son of a widow, only son of a widow. Тэгээд нэгэн бэлэвсэн эмэгтэй ганцхан хүү байсан. Нэг бэлэвсэн эмэгтэй ганц хүү л байсан. They were sad. Тэгээд тэд маш гонигтай. And Bible says there was a huge crowd around that person. Тэгээд тэр нас орсон хүүг аваад ингээд айгүй олон хүн дагалдаа явж исэн. And during the funerals they were hiring some people to cry. Тэгээд заримдаа тэр үед нөгөө оршуулга болохоор нөгөө айгүй олон хүмүүсийг зур цуг дагалдаж явж уйлуулах журмаар ингэж хөсөлж авдаг байсан гинэ. This group was crowded. Тэгээд маш олон хүн дагалдаад уйлаа. And they were loud. Тэ айгүй чанга ингээд нөгөө тэ уйлжсэн. They were mourning. Гашуудчихсан. Yeah. It was dark. Айгүй тийм бараан бас дүр While they зураг were coming харагдсан. out, everyone around him, around the gate, gave them a way. За тэгээд тэр бөө хүмүүс маань ингээ ойртод ирэнгүүт Есүсийг дагалдж ирсэн хүмүүс ингээд зай тавьж өгсөн. Because you need to show respect. Яа to хүндлэх that ёстой тэр person. нөгөө оршуулга хийж байгаа учраас. And at the same time, it's not good to touch the coffin. Тэгээд бас нөгөө оршуулгын авсанд гараа хүрч болохгүй. For Jews, that brings dirtiness. Юудэ хүмүүсийн хувьд яг тэр авсанд хэрвээ гараа хүрэх юм бол тэрийг бозрлж байгаатай адилхан That үздэг. affects in our lives, has an effect in our life. Бозртна гэж үздэг гинэ. Өөрөө бозртна гэж үздэг гинэ. When you touch it, you become dirty. Одоо тэр авсанд гараа хүрчих юм бол So өөрөө бозртцсан гэж үздэг. you have to do lots of things to clean that dirtiness. За тэгээд тэр хэрвээ нэгэнт гараа хүрчихвэл одоо нөгөө тэр бозраа цэвэрлэх гэж аюулгүй олон үйлдэл хийх ёстой гэж байна. So whenever they see a funeral, За тэгээ оршуулга ирж байгаа хүмүүс харах юм бол they give шууд a зай тавьж break. өгдөг. Шууд зай тавьж өгöd холддог. That person was the only son of a widow. Тэгээ тэр хүү нас орсон хүү маань нэгэн бэлэвсэн эмэгтэй ганцхан цорын ганц хүү байсан. This means that it was a disaster. Түүний хувьд бол маш одоо гай гамшиг тохиолдсон байсан. She lost her everything. Тэр бэлэвсэн эмэгтэй хувьд бүхнээ алдсан л гэсэн үг. She lost her wife. She lost his wife. Нөхрөө алдсан. And Хүүгээ алдна гэж чинь хүүгийн No, эхнэрийг no, бас he- алдна гэсэн үг тий. she lost her husband. Хасбанд тий өөрийн нөхрөө бас алдсан. So I'm confused a little bit. Then she had only one son. Тэгээд цорын ганц хүүтэй байсан. That son could help her. Хэрвээ тэр хүү амьд байсан бол ээжтэй бас туслах байсан байгаа. When she became an elderly person, Тэгээ ялангуяа нас нь ингээд өндөр настай болохоор she would need help. хүүгээс нь туслам зэмжлэх хэрэгтэй байх She байсан. would need somebody to protect her. Тэр өөрийг нь одоо хамгаалах, асрах, She would need somebody to take after her. өөрийг нь асрах тийм хүн хэрэгтэй байх байсан баг. And she lost everything. Гэтэл тэр хүн одоо нас бараад тэр эмэгтэй хувьд бол бүхнээ алдсан. There was that in her house Түүний амьдрал, түүний гэрт үхэл нүүрлсэн байсан. and in his life as well. Тэр хүүгийнх нь амьдрал ч гэсэн. And that deadly crowd was coming up Тэгээ from тийм the city. үхэлтэй тулсан одоо тийм гашуудсан бөөн хүмүүс өөдөөс нь Есүсийн өөдөөс ирж явсан. And the life was coming to the city. Тэгтэл өөдөөс нь бас амьдрал тийм өнөөдөр хот руу бас орох гээд ингээд явж Do ирсэн. you remember Jesus says, I am the life. Та нар санаж байгаа ёстой Есүс өөрийгөө би бол гэж хэлсэн. Life was coming to the city Бол хот руу орох гээд ингээд явж ирсэн. and that was coming out from Үхэл the city. хотоос гараад явж ирсэн. There was a collusion. Тэгээ үхэл хоёр халдц тулсан. It was a big collusion. Их том одоо халдц тулаан. Let's continue from the verse.
За одоо тэгээд хараа нөгөө ишлээс. Our Lord saw her, that widow. Pardon? Our Lord saw that widow. She was crying. Эзэн нөгөө уйлаад гашуудж байгаа бэлэвсэн эмэгтэйг харсан. And he said, "Do not weep." Тэгээ юу гэж хэлсэн? Битгий уйл гэж хэлсэн. What an interesting command. Одоо ямар сонин хүн гашууд уйлж байгаа яасан сонин юм хэлдэм бэ? She lost her son, Чи хүүгээ алдчихад байна. only son. Ганцхан цорын ганц хүүгээ She алдчихад. lost her future. Өөрийнхөө ирээдүйг алдлаа гэсэн үг. There was that in her life. Түүний амьдралд үхэл тулаад байна. I'm not just talking about the death of her son. Би зүгээр одоо хүүгийнх нь үхлийг яриагаа бас эмэгтэйн хувьд ч гэсэн үхэл. Her life was dark. Түүний амьдрал бол харанхуй байсан. No future. Ирээдүй харагдахгүй байсан. No hope. Ямар ч найдвар байхгүй. And Jesus says, "Don't weep." Тэгээ тийм хүнд Есүс юу гэж байна? Битгий уйл гэд. Ямар бас. I didn't know what that lady felt. Хэрэг ингээ хүн яг ингээ тийм тохиол ууж гашуудж яхад өөдөөс нь битгий уйл гэхээр тэр эмэгтэйд ямар санагдсан бэ? She would say, "What are you saying, sir? Юуг нэ та юуг нэ гэж хэлвэсэн баг та тэр эмэгтэй. I have every right to cry. Надад уйлах бүхэл шалтгаан байна гэж. If I'm not allowed to cry, Хэрэг би уйлахгүй бол who is?" хэн уйлах юм? Jesus said, "Don't cry." Тэгсэн Есүс битгий уйлаа. And it was not just talking. Тэгээ энэ бол зүгээр нэг яриа биш байсан. He wanted to do something. Есүс нэг зүйлийг хийх гэдээсэн. He had mercy in his heart. Түүний зүрх сэтгэл тэр инэрэнгүй байдал байсан. They could see the boy's body. Тэгээ тэд хүүгийн биеийг харж байгаа. Өгсөн хүүгийн биеийг. In that culture, there was no coffin. It was open. Тэр үеийн заншлаар болохоор нөгөө яг ч бас нэг тийм авсан дотор хийдэггүй ил байдаг байсан гинэ. Jesus Christ touched the bier. Тэгээд нөгөө биеийг нь ингээд гараа өргөсөн. And the funeral group stopped. Тэгээ бид ингээ гараа өрсөн нөгөө оршуулгын бөөн хүмүүс маань зогссон. Зог тусгаасан. That had to stop Зогсох ёстой. because Jesus Christ touched it. Яагаад гэвэл зогсох ёстой. Яагаад гэвэл Есүс хүрчлээ шүү дээ. Гараа хүрчлээ. Our Lord has power. Эзэн хүчтэй. Эзний And гар. that group felt it. Тэгээ тэр хүчийг нь тэр бөөн хүмүүс маань мэдэрсэн гэж. And he said, "Young man, I say to you, arise." Тэгээ хэлсэн залуу хүүмэн ээ. Би чамд хэлж байна. Тушааж байна. Бос. And the guy suddenly stood up and started to talk. Тэгээ нөгөө өгсөн хүн маань гинт босоод ингээд хүмүүстэй ярьж эхэлсэн. I wonder what was the subject of the talk. Одоо чухам юуны тухай ярьсныг би мэдэхгүй байна. Би айгүй мэдмээр байна. Босчоод юу гэж ярьсан бол? Hello, Сайн байна уу гэсэн үү юу гэсэн? I'm alive again. Сайн байна уу би амьд болчлоо гэсэн үү юу гэсэн бол? Who is this man? Энэ хин гэд Oh, ингээд Lord. асуусан болоо. Оо эзнээ гэд ингэсэн болоо. I don't know. Мэдхгүй. It doesn't say here. Яг энэ дээр яг чухам юуны тухай ярьсныг хэлээгүй байна. And it's not important. Тэгээ тэр нь ч нэг чухал биш дээ. The important thing is Хамгийн чухал зүйл нь Jesus was there. Есүс тэнд байсан. And he said, "Arise." Тэгээд бос. When he commands us, arise, Есүс бидэнд бос гэж тушаахад we need to arise. бид босох хэрэгтэй. The nature was changed. Тэгээд бүх нөгөө байгаль хүртэл өөрчлөгдсөн. Life Амьдрал has beaten the death. ам өнөөдөр үхлийг ялсан. Тэр таалц тулаана. This child was alive and he Энэ started to хүү talk. амьдраад ярьж эхэлсэн. And Jesus presented this son to his mother. Тэгээд Есүс хүүг ээжд нь эргүүлж өгсөн. And when people saw it, Хүмүүс энийг хараад they had lots of fear. айсан. Имээсэн. Why they feared? Яагаад имээсэн гэж бодож байна? Because they couldn't understand. Яагаад тэр ойлгохгүйс. If you don't understand something, you will have fear. Заримдаа бид нар юмыг ойлгохгүй болохоор бид нар айдаг.
wow, this is a strange man. Оо He is ямар healing people and rising people from the dead. ямар сонин хүн бэ? Үхсэн хүний хүртэл босгочлоо штэ. Then they started to remember him. Тэгээд сансан Есүсийг. They said, this is a big prophet. Тэгээд хүүх эн чин зүнч байна штэ гэж хэлсэн. Иш үзүүлэгч байна штэ гэж хэлсэн. God, Агуу иш үзүүлэгч. and they said, God came to earth to help his people. Тэгээд өөрийнхөө хүмүүс туслуулахаар бурхан өөр ирсэн байна гэж хэлсэн. God has visited his people. Бурхан өөрийн ард түмэн дээрээ ирлээ гэж хэлсэн. God lived among us. Бурхан бидний дотор амьдарч байна гэж хэлсэн. Brought his life to Бурхан everyone. бидний өөрийн амьдралыг хүн болгонд авчиржээ гэж. And after 2,000 years, 2000 жилийн дараа he wants to touch us as well. тэр одоо ч гэсэн бидний амьдрал бас хүрхийг хүсэж байна. In Hebrews chapter 13 verse 8 it says, 13-ийн 8 дээр Jesus Christ is the same yesterday, today and forever. Есүс Христ бол өчигдөр, өнөөдөр, ирээдүйд мөн адилхан гэж хэлсэн. He wants to touch you with his life. Есүс өөрийн амиараа та бүхэнд бас хүрхийг хүсэж байна. He is the life. Тэр өөрөө ам аа. He wants to bring you life. Тэр Есүс танд амийг өгөхийг хүсэж байна. And it would be good if we can pray together now. Тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа залбирая. Raise the Сайхан church. босгоод Pastor Nara, would you pray for the church? нараа пастор чуулганы төлөө залбирчихгүй юу? Иесус хамтдаа эзний оршиход ирцгээе. Үнэхээр хөхстийг амьлуулсан. Тэр үхсэн зогсос тандаад бос гэж тушаасан эзэн шинэ гэрээн дээр биднийг бас бос гэрэлт гэж хэлсэн баг. Бос нойрцогчоо сэр үхэхстээс амил христчний дээр гэрэлтэх болно гэж хэлсэн баг. Амен. Халелуя. Тэг заримдаа бид нэр амьд байгаа боловч заримдаа үхсэн мэт амьдарч байдаг. Бидний амьд байгаа нөлөө байдаг. Биднээс болж хэн нэгэн урам зориг авч, хэн нэгэн итгэл найдвар авч, үнэхээр хэн нэгэн эдгэрч чөлөөлөгдөж бусдын амьдралд гэрэлгээгээ ирэхээр бид нар заримдаа амьдарч чаддаг. Харин эсрэгээр нь заримдаа бид нар өөрсдөө гутарч асуудлын гол шалтгаан болцсон явж байдаг. Хэрвээ өгсөн цогцос Есүсийн бос гэснийг сонсоод босч ирж байгаа бол Христ өнөөдөр өөрийн итгэгч нарт хандан бос, норсгчоо сэр христчний дээр гэрэлтэх болно гэж хэлж байгаа. Амен. Бурхан үгээ хэлсэн бол биднийг бос гэж хэлсэн бол биднийг гэрэлтгээ хэлсэн бол бид босож гэрэлтэж бид нар нөлөөлөх ёстой юм. Бид нар сайн мэдээг тунхаглан хүмүүсийг аварч чөлөөлж таны гайхамшиг тэмдэг нь дагалдах ёстой юм аах гэсэн мэнэ. Эзэн өөрийн амийг бидэнд өгсөн гэж Библи хэлдэг. Өөрийн амийг бидэнд өгсөн. Иохан 10:10 дээр маш тодорхой хэлсэн байгаа. Би та нарыг амьтай, бүр бялхсан амьтай болгохын тулд ирсэн юм аа гэж. Үхмэл амьдрах нь сул дорой мөхөс байх нь Бурхны хүсэл биш юм аа. Харин бос гэрэлт. Амен. Бос гэрэлт эзний үгээр амьдр эзний дотор гэрэлтцгээе бүгдээрээ. Энэ улс үндэстэнд энэ хот улс үндэстэнд бид нэр гэр бүлдээ гэрэл давс байцгаая. Халелуя Есүсийн нэрээр бүгдээрээ залбирцгаагаараа сунгаад үнэхээр өөрийнхөө төлөө хүн болгон өөрийнхөө итгэлийн амьдралынхаа төлөө бүгдээрээ өөрсдийнхөө амьдарч байгаа гэр бүл ажил сургууль бүх орчиндоо энэ хот энэ улс үндэстэнд бүгдээрээ гэрэлтгэхийн төлөө бүр амиар гэрэлтгэхийн төлөө Бурхны амиар амьдрахын төлөө бүгдээрээ залбирцгаая. Халелуя Есүс. Халелуя Есүс.